жод хоол идэж байхдаа бэлгээгүй. Нэг үнэхээр их баярлав. Хэдийгээр түүний дуртай загварыг биш байсан ч тэр энийг үлдэл цэцэрлэн хөдлөв. Нэг хамгийн сүүлд хэзээ үнээс бэлэг авснаа санахгүй байлаа. Хэдийгээр бизнес нь амжилттай, түүний эргэн тойронд олон хүн байсан ч анхаарал тавьдаг хүн байгаагүй. Тэр үнэхээр ганцаардмал байсан. Харин Эни түүний амьдралд гэрэлтгээ оруулав. Тэр түүний амьдралд орж ирснээр түүнийг ажралтай болгосон. Хоол идсний дараа тэр хоёр дэше гарав. Эни түүний орчнолд урдын адил инэв. Гэвч нэг энэтхэн түнээс асуув. Надаас хэрэг удаан ухаар шидэв. Би чамаас юм нугаагүй штэ. Эний сандран төгсөж эхлэв. Тайлбарлах ямар ч боломж байсангүй. Тэр өнөөхийг хүссэнгүй. Гэвч ийм үгсийг нэг олон удаа сонссон нэгт байв. Тэр маш их гүнэлж байв. Үргэлжил юм болдог. Болцсон хүн болгон үргэлжил талцдаг. Энийг сэтгэл зөлрөө. Тэр өнөө цалтаасаа урьд тайлбар хийв. Өмнөд хүртээгөө цөөн назаж байсан назуудтайгаа эвгүй байдал өс. Их хугацаа өнгөрсөн ч холбоо бариагүй хэвээр. Никийг татруулахын тулд тэр түүний эцэг ихтэйгээ уулзахаар амлав. Нэг тэсний ядан хүлээж авав. Гэвч тэр ирэхэд бүх хүмүүсийн анхаарал тэдэн дээр тусаж Эний багахын эвгүй байдалд оров. Тэр өөрийгөө барьж нэг рүү ойртож өнсөв. Тэдний харьцаа танихгүй хүнд жилт мэдэгдэж байв. Ээжтэй Никийг найзаа гэж танилцуулав. Тэд ресторан руу орж хоолоо идэж эхлэв. Ээж нь Никийн өндрийн тухай тоглоом шүглэм хийсэн нь Энигийн нүрийг улаалгав. Түншлэн буцаж ирээний үйлчлүүлэгчид хачин дээр харав. Тэдний талаар шивнэлж нууцаар харцгааж байв. Энийд бүх зүйл харагдаж тэр маш их урлаж байв. Тэр тесвэрлэлийн аргагүй урлаж явж очив. Сэн бид гэнэ? Та хэдийн хөлөө өтөхгүй байна уу? Бид эсвэл илүү архан суухтай ажил дээ. Та нарын юу болж байгааг сотроохгүй тул тэр зөрөгтэйгээр эргэн тойрныхаа амийг татвал чимээгүй болох. Гэвч Эний баяртай болсонгүй. Тэр Никийн өндөр дуртай биш байгаагаас болсныг ойлгосон. Тэр сэтгэл дотор Ник түүнээс намхан байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Их зүйл батсан Ник түүнд хэцүү байгааг мэдрээд тэр сэтгэл хүрсэн байдалтай асуув. Бид үргэлжлүүлэх үү? Өөртөө хайр сэтгэл итэг. Тэд тэндээ зогсож хаддыг тарилцаа ойлголцыг үстэв. Гэвч тэд хоорондоо муудалцаж эхлэв. Эний бүхнийг өөрийнх нь буруу гэж бодоогүй. Нэгтэй хамт байх нь олон бэрхшээлтэй тулгарна гэдгийг мэдэж байсан. Бусад хүмүүсийн хаарц шүүмжлүүдийг тэвчрлэх хэрэгтэй. Түүнд эдгээр зүйлсийг ойлгох цаг хугацаа хэрэгтэй байлаа. Нэг сэтгэлээр унсанж ухаалаг нэг Энийг зөв ярьж байгааг мэдэж байв. Үүндэд үнэхээр 50 бас мэдрэгдэж боломжтой үедээ холбогдорой гэв. Тэд эвлэрсэн чинь тэдний анхны маргаан байсан. Тэд хоёулаа баг зэрэг өөрөөрөө биш байв. Тиймээс 2 дахь өдөр Ник Эний дээр очиод харилцаа сайжруулахыг хүсв. Эний маш их баяртай байв. Тэр Энийг өнсөв. Мөн түүнийг найзтайгаа танилцуулав. Гэвч Эний шийдэх ёстой ажил байсан тул Эний Никийг хүлээхийг хүсв. Энийг өндөр шударт сууж байгаа жоохон өвчиг харагдаж байлаа. Энийг Никийн өмнө нөхөр ороод ирэв. Тэр ажлын асуудлаас болоод Энийтэй маргалдаж байв. Ууртайгаар санал зөгөхөд Эний хурдан зогсов. Гэвч өмнө нөхөр нь ууртай байсан учраас түүнийг сонсолгүй улам их хүчээр зогсоор л байв. Эцэстэн зугааг орлого үедээ санал дээр хүн сууж байгааг анзаарав. Түр зур тэр үед бүх зүйл эвгүй байдалтай болов. Эний хоёр хүнийг танилцуулаад тэр өмнө нөхөртөөгөө өөрөөр маргалтахаар явв. Тэд угнын хууль зүйн фирмийг хамтран байгуулсан. Ажлынхаа дараа бас гал хоёр шиг нэгнээ төвчдөггүй. Гэвч тэд хамтран ажилладаг тул тэд байнга саналцуулдаг байсан. Өмнөд хөрөн Никийг дарамжлахыг сонсоод Эний маш их уурлаж "Чи тэр яриад байгаа одоо хүн хэн хүнээс илүү гайхалтай. Түүнтэй харьцуулахад чи юу ч биш.